Нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч бот. Төлөвлөгч Чанцал улам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа нэвтрүүлгийнхаа эхэнд өнөөдөр үрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За тэгээ өнөөдөр та бүхэнд коронавирусын алдрын тохиолдол Малайз эмэгтэй интернетээр танилцсан солонгос залуудад дурлаж бүх хөрөнгөө алдсан талаарх мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байгаа. Онцлог постны хувьд гэх юм бол солонгос залуучууд одоо гэрлэхдээ хичнээн төгрөгийн хичнээн вооны зардлыг гаргадгийн болоо гэсэн мэдээллийг хүрэхээр бэлдсэн байгаа. Харин онцлог бичлэгний хувьд солонгосчуудын насыг таахаар ийм бичлэгийг бол бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд одоо буудлууд шиг гэрийн үдэнд өглөөний цай гэсэн бас ийм мэдээллийг бол онцлог өргөн постын хувьд удахгүй эрэгтэйчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах юм гарах юм шиг байна гэсэн постыг бол онцлог өргөн. За эхлээд цаг харын мэдээллийг хүргэе. Жижигд 12 хэмтэй баазрыг үйлрэх байгаа маань бусанд 9 хэмтэй цэлмэг байна. Зайгуудаа Сөүл нэмэх 9 хэмийн дулаан өнөөдөр өдөртөө нэмэх 15 шөнөдөө тэг хэм үйлгүү цэлмэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан ёсоор бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 40 мөнгө, бэлнээр авах нь 2.29, бэлэн бусаар авах нь 2.33, зарах нь 2.49 байгаа юм байна. Нэвтрүүлгийн сонь санаа уулздаг байгаа. Уламжлал ёсоор амралтын өдрүүд аядахтаа сайхан өнгөрүүлсэн сонсогч нар маань чамбахаар юу байна да? За тэгэхээр миний хувьд сонь сайхан гүйл манай бас их сургуулийн ангийнхан маань амралтын өдрөөр уулзаж нэг заал авцгаасан байгаа. Ягаад гэвэл бас төгсөгчдийн тэмцээн болно, зохион байгуулна гэдэг иймэрхүү ажилтай. Тэгээд тэрийгэ ярилцсангаа бас нэг заал авсан. Тэгээд зарим нь бас гүйж хараагаа гутсан байна гэд. Ер нь бүгдээрээ бас жоохон жин нэмсэн болохоос сэвэрээ шүүгээ зарим нь бас зургийг харчаад тэгжээлээ. Тэгээ энэ завшааныг ашиглаад манай сургуульч өөрөө хөдөө аж ахуйн сургууль. Хүмүүс хөдөөгөр ихт харцсан байдаг. Тэгээд хайсаа эдийн засгийн сургууль кибернетикийн төгсөгчөө сонсч байвал бас нэг тэмцээн удахгүй болох гэж байгаа юм байна шүү гэд зар тараач яа гэж. За иймэрхүү сонь сайхан байна. Чамаар сонь сайхан юу? Надаар сонь сайхан юм бол энэ 7 хоногт тест сайхан амарсан. Хагас өдөр хичээлтэй байдаг гэсэн. Тэгээ миний хичээл хагас өдөр цуцлагдаад тэгээд амралтын өдрүүдээ өглөө сайхан унтаад. Би ер нь яг амралтын өдөр гэтээ яг 8-аас нэг хитэрдэггүй юм л дөө. 8 цаг 9 цаг хүртэл унтдаг. Гэсэн чи энэ амралтын өдөр харин нэг 10 хүртэл унтаад их гоё байлаа. Хичээл нь ягаад цуцлагдах вэ? Миний нөө дуулан их сургууль ш дуулан тагсаад урсаад байхгүй. Тэгээд манай багш өвдцэн гэ тэг би амархаар болсон. Тийм тэгээд хагас өдөр амарсан байгаас хамгийн том сонь сайхан гэвэл тэр байна. За нэг иймэрхүү сонь сайхан. За тэгээд сонсогч нар маань ч гэсэн өөрсдөө сонь сайхныг суулцаарай. Гантлаг манаас арай мэндийг хүргээд орж ирсэн байна. Арай мэнд хүргье. Их жаргал тавагч маань хөтлөгчд найруулагчид олон сонсогч найз нартаа шинэ 7 хоногийн мэндийг хүргээд нартаа сайхан өдөр 12 хэмтэй байна. Хэвээр колумн гэж бичсэн байна. За цэгэд цэг мөн оройн нэмэнд 2-оо амралтын 2 өдөр сагсны тэмцээнд орж алт авсан шүү гэсэн байна. За баяр хүргье. Баяр хүргье. Ямар итгэвтэй амьдарч байна. Алт авцсан явж шít. За тэгэхээр эхний мэдээлэл хүргье. Өнөөдөр бүгдээрээ Солонгос улсад коронавирусын халдварын 187,213 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. За онцлог мэдээллийн хувьд гэх юм бол SBS News дээрээс мэдээллийг сонгосон байгаа. Солонгос залуутай холбоотой гэмт хэрэг байсан. За тэгээ мэдээллийн дэлгэрэнгүй унших юм бол Малайз эмэгтэй интернетээр танилцсан солонгос залуудаа дурлаж бүх хөрөнгөө алджээ гэсэн мэдээлэл байна. За 63 настай Малайз эмэгтэй өнгөрсөн оны 12 сард Instagram-аар дамжуулан нэгэн солонгос залуутай танилцжээ. Тэрээр өөрийгөө газрын тосны газар ажилддаг хэмээн зураг явуулж за үнэлсэн амьдралын чинь турш хамт байна хэмээн эмэгтэйд амлаж сэтгэлийг нь хөдөлгөн за ингээд өөртөө татсан байна. Ингээд эмэгтэй залууд итгэж залуугийн явуулсан данс руу 19 данс байсан. 19 данс руу өөрийнхөө үндсэн бүх хөрөнгийг шилжүүлсэн байгаа. За тэрээр нөхрөө нас орсны дараа өвлж авсан бүх хөрөнгөө бол энэ залууд ингээд шилжүүлсэн байдгийм байна. Харамсалтай нь эмэгтэй залуугийн явуулсан зургууд хуурамч болохыг сүүлд нь ухаарч цагдаад мэдгдсэн гинэ. За тэгээ ийм төрлийн гэмтрэг бол сүүлийн их гарч байгаа романс гейм гэсэн нэг ийм гэмт хэрэг гинэ. За тэгээд үүнд болохоор ихэвчлэн эмэгтэйчүүд аягүй өртдөг гэж байна. За тэгээ насны үед бол 30-аас дээш насны эмэгтэйчүүд маш их хохирж байгаа. Сүүлийн үед интернет сошиал хөгжснөөс болоод их гарч ирж байгаа ийм гэмтрэгүүдийн нэгэ гэсэн байлаа. Гэхдээ яг энэ нөө хуурамчаар одоо хэрэг хийсэн гэдэг залуу нь үнэхээр солонгос хүн юм уу ямар улсын хүн гэдэг нь бол яг тодорхой биш. Гэхдээ энэ SBS News дээр солонгос залуутай холбоотой гэдэг үүднээс бол энэ мэдээлэл явж исэн юм байлаа. Би зүгээр амралтын өдөр юм үзэж байгаад YouTube-ээр юм үзэж байгаа нэг тийм Монгол суваг дээр байсан баха. Солонгос гэхдээ биш Япон эмэгтэй хүний тухай байсан.
3 4 удаага гэрэлж байгаа гэдэг. Ер нь гадаадд ч бас одоо 60-аас дээш насны гэрэл нэлээх байдаг юм байна л да. Тэгээ тэр жоохон эвгүй нөхрүүдээ шууд бас эд хөрөнгөчнөөс болдго юм. Ямар ч байсан цуг амьдарч өөртөө тасгаж итгэлийн олж байгаа дараа нь бас хороож чаддаг тийм юм байсан. Ямар амар юм бэ? Тэр ямар эмэгтэй гэж хочлоод байлаа. Бас тиймэрхүү тохиолдлууд хэрэгүүд нэлээх гардаг юм байлаа. Тэгээд энийг бас сошиалар дээр нь бол хүмүүсийн анхаарлыг бас маш их татдаг юм байлаа л дээ. Гэхдээ ийм мессеж та юу н авч ирсэн үү? Инстаграмаар ч юм уу, чатаар ч юм уу гэдэг нэг гадаад нэртэй хүн монголоор очиж орж иж ирсэн үү? Би тэр юуг нь бол нэг залуугийн зургийг бол би богн хаана хадгаллаа. Нэлээ олон хадгалсан байгаа. Ингээд найз ус авахгүй штэ. Тэгмүүд яг тэр нэг инээдсэн Аз ер нь Солонгос бахад тийм царайтай тэгээд жоохон Америктөө нэр өгч гисэн Kim Alex гэсэн тийм хүн нэртэй байж байгаа л ороод ирнэ. Тэгэл авахгүй болонгууд дахиад ороод ирдэг. Тэгээ бас өшөө би нэг эмэгтэй хүнтэй бүр албаар бичиж үтсэн. Тэгэхэд бас тэгээд англи хэлээ сайжруулъя гэж дод. Тэгэхэд бол нэлээ их бичээл байдаг юм байлаа. Тэгэнгүүт миний гэр бол ингээд өв хөрөнгө хөвлөгдөж авсан. Тэрийгэ шилжүүлэх гэхээр юу данс байхгүй ингээд ийм асуудалтай байл. Нэг тиймэрхүү юм бичээл хэлдэг юм байлаа л дээ. Тэгээд нэлээ их бичээ. Сүүлдээ тэгээд заа нэг юу англи хэлний хичээл гэж залхуу өрөөд нөөц чинь гэсэн чи байна уу гэж бас хичээл гэж байгаа алга болсон шүү дээ. Гэтэ тэрэн дотроо бас хит ангилтай байдаг. Таних болохоор яг нэг шууд анханасаа залхах гад хэлчихэж байгаа шүү дээ. Энэ болохоор ингэдэг гин л дээ. Зүгээр л яг ийм гадаад найз шиг те өөрөө их гой сэтгэл татам хүн байна, танилцъя гээл. Тэгэл ийм хувийн амьдрал ерөөсөө тийм мөнгө төгрөг ярихгүй. Тэг хүн чинь нөгөө ингээ хав нөгөө чатны ардаас танилцаал ингээд тий энгийн яг ийм яриа өрнөд тахаар ингээд жоон талтай болдго юм байна л да. Тэгээ нилээн талтай болоод нэг ийм одоо хайр дурлалын тал руугаа яриа өрнөд ихлээр яг тэр үедээ мөнгөний асуудлаа гаргаж ирж ярьдаг гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн их одоо өртдөг хүмүүсүүд бол 30-аас дээш насны бүсгүүчүүд гэж хэлээ. Залуучууд бол харьцангуй бага өртдөг. Эмэгтэйчүүд бол хохирсон тохиолдол зөндөө байдаг. Би яг энэ гэмтэргийн талаарх мэдээлэл бүр хайж үзээд тэгсэн чинь тэгж утсан байлаа. Яа тэгэхээр бас тийм баха тэрнээс одоо тийм их мөнгийг зүг зүгээр байж байгаа амархан одоо шилжүүлчихгүй л үү тий. Над руу болохоор бас тэр инстаграмаар нэг ингэж чижсэн. Бас яг тариатай ажиллах нэг тийм мөнгө өвлж авсан ч гэнэ. Тэгээ тэр мөнгө авах гэсэн чинь данс явахгүй ч гэлөө нэг ийм чат байсан. Тэснээ бас нэг гадаад зурагтай л нэг хүн байсан. Аюу сан бас солонгосны тийм зурагтай. Тэгээ нэр нь нэг юм Kim Lee ч үлээ нэг аюу сан нэртэй. Сэргийх эсвэл эмч мэмч гэл нэг тиймэрхүү юм дандаа бичдэг юм байлаа шүү дээ. Тийм нэг иймэрхүү хүмүүс бас аюу харагдаг болсон байлаа сүлээ. За тэгэхээр миний мэдээллийн хувьд MBC сайт дээр гарсан байна. Хаалганы гадаах одоо өглөөний хоол гэдэг. За энэ болохоор орон сууцны аппартад байрлах тийм өглөөний цайны үйлчлэгээ гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр сүүлийн үед бол шинэ баригдаж байгаа орон сууцнууд бол одоо фитнестэй. За тэгээд дээр нь янз бүрийн үйлчлэгээний төвүүд бүр кино театр хүртэл байрладаг ийм модтой бас болж байгаа юм байна л да. Ер нь бол тийм давуу талууд бий болж байгаа. Тэгээд энэ болохоор жишээ нь яг зочид буудалд өглөө бид нэр буугаад ирэхэд доошоо нэг давхарлуугаа буугаад зочид буудалд байгаа үед тий. Тэгэхээр нэг өглөөний цай бүпэ гэж яг өөрхөн дуртай хоолуудыг сонгож идээд тэгээд ер нь хөтөлбөртөө ордог тиймэрхүү үйлчлэгээ байдаг штэ. Ийм үйлчлэгээг одоо ингээ харахад бол яг энэ зочид буудлыг андуурхаар тийм газар. Тэгэхээр энэ бол зөв сүүлийн үед баригдсан байрны доод талд одоо нэг давхарна гэсэн үг штэ. Иймэрхүү үйлчлэгээ бас явдаг болж байгаа юм байна л да. Тэгээ хоолны төрөл сонголт гэх юм бол маш олон төрлийн сонголттой. Тэгээ хүмүүсийн бас хэлж байгаа болохоор өглөөний цаг бол маш тийм одоо ачаал ихтэй яруу хүүхдүүдээ нэг хувцлан өөрөө нэг хувцлан хоолнд бэлтэх гэл ер нь яруу байдаг. Энэ үед болохоор ийм үйлчлэгээ гарч ирж байгаа нь бас их сайхан байна гэд. Тэгээд сонголт нь бол маш өндөр л байх юм байна л да. Өмнө бол жишээ нь байрны дор нэг хоолны газрууд байдаг гэсэн. Тэр болохоор ийм тиймний хоолны газар гэдэг бол энэ зэрэглэл нь бас нэг шат дахиад яг нэг дээд зэрэглийн зочд буудалд байгаа юм шиг бүхэл бүрийн шарсан мах за тэгээд десерт за тэгээд бусад жимс амттан гэдэг бүх зүйлүүдийг бол авах боломжтой ийм хоолны үйлчлэгнүүд бас гарч ирээд байгаа юм байна. Тэгээ энэ болохоор хүмүүсийн бас талархлыг хүлээж ин дээр нь хүргэлж бас өгдөг юм байна. Иймэрхүү байдлаар нэлээ их одоо эрчийг бол авч байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ мөнгө бол би нэмж төлнө шүү дээ. Энийг идэж уухад бол нэмж төлнө гэдэг нь юу вэ? Одоо байрны сөөхий мөнгө ч байдаг юм уу? Тэрэндээ нэмэгдэлээр гарч ирэх юм болов? Хоолныхоо мэдээж нэг удаагийн төлбөрөөр л одоо захиалаад тий эсвэл эрхийг аваад тэгээд идэх болов гэж бодож байна. Тэр хүмүүс бол энэ дээр маш ам сайтай л байгаа юм л да. Мөнгө төрөнийг санаа зовхгүй л байгаа юм байна. Гэхдээ би ч гэсэн ингээ байрнаас өглөө яг ажил руугаа гарч ирж хахад нэг давхар тийм бүпэ байл ороод хоол идчихээ гаруул гарнаа. Тэг хамгийн бас амар юм гэх юм бол ингээд гэрийнхэн халааттай ч юм уу таавчгтайгаа яг доошоо буугаад гадагшаа гарахгүй гэсэн. Буудлаа байгаа юм шиг шүү тий. Тийм. Яг энэ чинь нэг буудлын шиг гэдэг нь тийм мөрхөн онцлогтой. Тэгээ дээр нь болохоор хүргэлтээр бас тиймэрхүү үйлчлэгнүүд ер нь энэ өрсөлдөө нэлээх болж байгаа гэж. Тэгээс ялангуяа сүүлийн үед ч хүмүүс эрүүл хооллолтоос гадна одоо тийм
мах идэхгүй ч юм уу те эсвэл ингээд дайет хийж байгаа гэдэг янз бүрийн тэрүүнд нь тохируулсан бас менюнууд ингэж гаргадаг ийм газрууд бас бий болсон. Эрүүл мэндийн хооллолт гэх юм уу те. Тэд нар бол бас гоё санагдсан. Харин тийм байна. Энэ үйлчлэг бол надад аягүй таалагдчихэ. Тэгэхээр үүний хувьд бас судалж үзмээр л юм байна. Магадгүй хүмүүс дуртай хоготоход боломжийн үнэтэй байх л та. Одоо цөөхөн зардал дээр нэг сар болгоныг тэдийг нэмэн гэвэл хийн ч гэсэн. За угаасаа тэгэл сард нэг төлдөг мөнгөн дээр нэг хэдхэн вон нэмэл өчгөд бол боломжтой л байна. Би бол энийг сөөхтэй ч юм уу холбогдохгүй болгож байж л. Яг бол тусдаа байрнаас тий зүгээр Кого Бахбат гэж ингээл өндөр энэ хүмүүсийн хувьд болохоор өндөр зэрэглэлийн байранд амьдарч байгаа хүмүүс бол эхний хэл нэмэрхүү өндөр зэрэглэлийн байр юм шүү дээ. Тий. Тэгэхээр эднэр бол зүгээр яг хуу тэр толон өгдөг ч юм уу эсвэл дараа нь картаараа тооцоо өгдөг ч юм уу тэр болгон бол бас тусдаа зохион байгуулалтын асуудал ах л та. Тэр өмнө манай ажил дээр нэг тийм юу байсан байхгүй. Бид нэр санал их авдаг. Хоолныхоо бас юу их голдог хүмүүс байсан. Тэгэл орон орны хүмүүс байсныг хэлэхэд бид нэрээ санал аваад энэ хоол ямар байна гэж нэг газараас захиалж үзээл нэлээ олон 14 хоног ээлжиж хоолнуудыг идэж үзэж байгаа л тэгээд ингэж явж байгаад одоо бид нэр кино театр киногоор мэддэг CG Entertainment гэдэг байдаг шүү дээ. Тэрний CG-ийн группийн байхгүй. Тэдний хоолны газрыг манай юу салбараа нээж байгаа байхгүй. Сүүлд нь ажлын байр нь. Тэгээд тэр чинь нэг ажил дээр 100-д 200-аад хүнтэй. Тэнгүүд яг өдрийн 3 хоол гаргадаг. Тэгээ өдөр нэг хөнгөн юм иддэг шүү дээ. Тэр болгоныг яг тийм гоё юм одоо жишээ нь хаяа стейк энэ төр тэднийх чинь гаргадаг. Тэнгүүч яг тэр өөрсдийнхөө CG гэсэн логотой тийм доогуур зүгээр бүтээлгэрхүү юм авчираад өгч юм. Тэгээд салфетик энэ төр юм уу. Тэгээд яг хоолнууд нь тэр стандартаар гарахаар маш гоё таалагдаад өөр зөндөө олон газрыг голж жагаад яг өндөр зэрэглэлийн гэдэг юм газар ороод ирсэн чинь бидний хувьд ч гэсэн ажил хийхэд мэдгтүүц урамтай тий 10-20% байлаа ингээд юу бүтээмжтэй ажиллаж магадгүй гэж бодож байна. Гэхдээ нэр үнэхээр өдрийн цааны цагийг хүлээх гэж 10 жилийн сурагчнаас тэгдэм байл шүү дээ. Сургуульд явдаг дээр нэг юм солонгос оюутнуудын ярилцлагыг сонсохгүй юу. Тэгэл очиод ярьж байгаа. Сургуульдаа явхад ямар байдгийг гэсэн чи хүүхдүүдийн марг дийлэх нь өдрийн хоол ямар хоол гарах бол гэж хүлээж сургууль дээр ирдэг гэх нэг тиймэрхүү зүйл бас нэлээд ярьжсэн л та. Тэгэхээр яалтчгүй нэг одоо цаанаас өгж байгаа хоол нь ямар байгаа гэдэг дээр анхаарлаа хандуулж за тэгээ ямар хоол гарах нь бүр юм хуваар гаргачихсан юм байл шүү дээ. Тэгэхээр ер нь бол цаашдаа ингээд чих хандлага энэ байдлаар хөгжих юм бол шинэ өргөж байгаа газруудыг эхнээсээ доороотой иймэрхүү байдлаар төлөвлөөд за тэгэл энэ хүмүүс бол тэр өмнө зочд буудал хэрэгэлдэг байсан зүйлийг гэртээ хэрэглээд заншчихаар нэгэн жилийн дараа гэхэд ийм соёл болоод нэвтэрч баг. Монгол ч гэсэн бас зарим газар шууд аваад хэрэгжүүлэхэд боломжтой биш санагдсан. Гэтэ манайх сүүлийн үед бас бүпэ энэ тэнд ингэж хөрөж өгдөг бүпэ ихтэй болсон байл чи. Шууд хоолыг нь хийгээл авч яд өгчдөг. Тэгээ идэж боломжтой. Тийм тэгвэл сайн л байсан чи. За, Жошо Болдотор сонсогч маань WeChat-аар хятад охтууд орж ирээл юм бичдэг байсан. Чи юу хүсэв гэд бичгээр тэгэл таг болчтой штэ гэсэн байна. Чимбал усан дээр сонсогч маань орой минь дээ явтарсан байна гэсэн байна. Дэжгүй нэг хоцроог байна уу? За тэгэхээр үргэлжлүүлэн постоо үргээ те. За өнөөдрийн онцлог постны хувьд бол ийм хурмын бичлэг байсан. За хоёр найз нь хурмын одоо баяр хүргэж байгаа гэх юм уу? Баяр хүргээд бүжиглж байгаа юм бичлэг харсан л та. Өдөр фэйсбүүкээр. Тийм бичлэгийг хараад ер нь солонгос залуучууд ингээ хурим хийхэд хичнээн одоо воныг зарцуулдгийн болоо гэсэн мэдээлэл хайж үзлээ. За чамаах юу гэж бодож байна? Ойролцоогоор хичнээн сая воныг зарцуулдаг гэж бодож байна хурим хийхэд. Тэгвэл би нэлээд дээр үед л асууж хахад солонгос хамт ажилладаг хүнээсээ залуугаасаа тэгэхээр эрэгтэй хүмүүс нэг 100 сая вонтой байж гэрэлдэг, эмэгтэй хүн 30 сая вонтой байж гэрэлдэг гэж тухайн үед хэлжсэн. Тэгэхээр хормын зардал магадгүй яг хормын зардалтаа тэр нь орохгүй байх л да. Гэхдээ зүгээр нэг тэрийг л санджаад тэндээсээ магадгүй одоо бал сарын аялалтаар явна гэдэг шиг гадагшаа гараад бүгдийг багтаагаад хэд гэж бодож байна. За нэг 10 сая вон. За тэгэхээр солонгос залуучууд хурмаа хийх юм бол нийт дунджаар 230 сая воныг зарцуулдаг гинэ. За тэгээ 230 сая вон чинь төгрөгөөр шилжүүлэх юм бол манай Монгол мөнгөөр нэг 500 сая гараа авчих юм уу? Бүх одоо тэр чинь амьдрах юугаа оруулаад гэсэн. Одоо байрны үн өссөн баг л та. За тэгээ энэ дээр хамгийн их одоо эзэлж байгаа байр суурийг эзэлж байгаа хамгийн их зардал гэх юм бол 80% нь юусоо байр ордог гинэ. Тэгээ солонгос залуучууд гэрэлчээд эндэж одоо эхнэр нөхөртөө ингээд хамт амьдрын штэ тий. Тэгэхээр нөө байрны үн нь маш өндөр байдаг учраас ер нь хэр баргийн хурим хийхэд аягүй хэцүү. Тэгээ залуучууд нь ч гэсэн дандаа 30 нас гарч иж гэрэлтэх шалтгаантай. Тэгээд ер нь ингээд асуугаал тий солонгос залуучуудаас асууж хаад юм хуримын хадгаламжтай байдаг бүгдээрээ. Тэрний ирээдүйд хин нэгэнтэй суухтаа тэгээ зарцуулах мөнгөө бас юм тусдаа хадгаламж үүсгэсэн. Хадгалж идэг юм байлээ. За тэгээ би ерөөдөө бас үнийн дүнгийн танилцуулж гэж бодлоо. За байранд бол сая 230 сая вон гэсэн үүнээсээ бас задлах юм бол байранд 192 сая воныг за тэгээд
яг энэ хурим хийж байгаа одоо заал гэх юм уу энийг түрээслэх бол нэг 8 сая вон гэж байгаа. Тавилгыг нь болохоор 13 сая вон. За хуримын аялалт бол баасарын аялалт 4 сая воныг зарцуулдаг юм байна. За тэгээд даашинс нүүр будалт хувц нуртаа 2 сая 700 мянган вон. Хуримын бэлэг бас өгдөг юм байна. 6 сая вон. За тэгээд ибажи гэхээр одоо яг сүйд бүсгүйн тал одоо хадмынхаа талдаа ийм хоол унд амттай зүйлдэ бэлэг сэлтик явуулдаг байгаа. Эсвэргээрээ нөгөө эрэгтэйчүүд нь ч гэсэндээ инж гэж явуулдаг. Тэр зардал маань бас 7 саяг давдаг юм байна. Тэгэхээр хурим хийхэд бол маш олон төрлийн зардал нэмэгдээд солонгосчууд за дунджаар штэ 230 сая воныг зарцуулдаг гэсэн юм судалгаа байт юм байна. Тэгээ би байрыг хасаад яг хурмынх нь үйл ажиллагааг бодох юм бол 20 сая юм болоо чамаг сая хэлэхэд бас нэг нэмэл сууж ялаа. Тэгээ энэ дээр бас гарч байгаа надад бүжигний хөөрхөн санагц. Ер нь одоо хурмын арга хэмжээгээр хамгийн тийм оргил гэдэг ч юм уу яг тэр үзүүлбэр нь энэ найзуудынх нь бэлддэг одоо өөрсдийнх нь дундаас дуудуулах юм урлагийн номер үзүүлэх иймэрхүү зүйлүүд бас их сонирхолтой санагдсан. Ялангуяа ингээд одоо нэг найзууд ч эрэгтэй хүнийхэн талаас гэд ингээд за ангийнх нь ингээл нэлээ олон эрэгтэйчүүд байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн талаас гингүүч тэр хоёр хоорондоо баг өрсөлдөд байгаа юм болов гэмээр бас нэг тиймэрхүү юм болдог санагдсан. Тэгээд одоо найзууд чинь нэлээ удаж байгаа л энэний хормоор дараа нь ийм хийн гэж бүр нэг нь хормоо яж хахад одоо дараа нь хизээ хийх нь тодорхойгүй шүү дээ. Гэлээж гэсэн нэг санаагаа ярилцж яадаг ч юм уу нэг тиймэрхүү юм байдаг юм шиг байлаа. Тийм. Бараг мод гэж хэлж болно дөө. Ер нь яг хурим болох юм бол тэгээд хин дуулах уу юу болох уу гэд. Тэгээд Кёрон Чука гэдэг яг солонгосоор бичээд YouTube дээрээс хайх юм бол айгүй сонирхолтой бичлэг зөндөө харагдаж байгаа. Энэ дэр болохоор хоёр найз нь бүр чин сэтгэлээсээ артлын залуу бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ үжиглж толгоо молгоо бараг нэлээ айх тэр эвгүй эргэжэл шүү дээ. Харин эннийх нь одоо аянаас нэрээ жоохон тавьчих юм чи бодоо болгоод байгаа. Энд чинь нэг гэхдээ их хөрх юуны аяа байгаа даа шүү дээ. Нэг эмхтэй хамтлагийн тийм Momoland гэдэг хамтлагийн дуу байсан. Энэ дээр бүжиглээд байгаа шүү дээ. Хоёр залуу. За тэгэхээр иймэрхүү аян дээр бас ингэж хөгжилтэй байдлаар ингэж бүжиглж яадаг юм байлаа шүү. Тийм тэгээ эрэгтэй нь одоо нөхөр болох гэж байгаа хүн сүйд төсгөөнд нөхөртөөч гэдэг юм ийм байдлаар бас бие биендээ зориулж юм сюрприз барьдаг болсон юм лээ. Тэгээ дээр үед бол хурим нь бол заавал бас яг цагаан морин тэ ингэж одоо ихнэрээ авч явдаг ч юм уу. За дээр нь бол уламжлалт хувцас өмсдөг тэгээд тосгоноороо нэлээ их тэгж нийлж бүжгэлдэг баярлдаг байсан бол одоо бол өөрчлөгдөд яг нэг юм сүм ч юм уу хүлээ авалтын юм танхимд хийгээд тэгээд дээр нь коронавиг үед гэх юм бол энэ цаана дэлгэц гараад байгаа шүү дээ. Тэрүүн дээр тэгээ байхгүй хүмүүс нь холоосоос мэдлэгээ ирүүлдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нэлээ их өөр болсон байх гэж бодож байна. За Чимба хамар пост байлцсан. За миний постын явд MJL Radio World дээр сураа сонсогч маань оруулсан байгаа. Удахгүй эрэгтэйчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах юм гарах юм шиг байна. За тэгээд найдвартай угаарай зүгээр гэдэг ийм пост оруулсан байна. Тэгээд би бас энэ тухай жоохон сонирхоод хайж үзлээ. Гэхдээ YouTube-ийн бичлэгүүд бол дандаа өмнө хэрвээ юм байдгүй. Ер нь ягаад заавал эрэгтэйчүүд нь ингээд санаа амар яваад эмэгтэйчүүд нь ингээд үүрэг хариуцлагатай үйлдэх хэрэгтэй ингээд нэг мэтгэлцээний маягийн иймэрхүү сэдвүүд л их байдаг юм байлаа л те. Тэгээ одоо болохоор ийм юу гараад ирэхээр өмнө нь болохоор зүр хийсвэр байдлаар ярьж байсан юм байна. Хэрвээ ийм гараад ирэхэд та уух уу те ямар байдлаар хэрэглэх үгээд тэгээ солонгосууд ч бас нэг жоохон би бол баг хэрцгий гэж хэлчих буруутах байх зөв тэрийг бол ялангуяа солонгос хүнтэй монгол хүнээс сонсч байсан жирэмснээс яаж хамгаалдаг гэхээр нөхрийнхөө одоо үрийн сувгийг боолгочихсан ч гэдэг юм уу тийм нэг тийм хувилбар байгаа. Нөгөөх нь болохоор бас нэг тариа тарьдаг гэнэ эрэгтэй хүний зүгээс хамгаалах нь болохоор тэр тэгээд нөгөө талаар хамгаалтын хэрэгсэл байгаа шүү дээ. Тэрийг ер нь солонгос эрэгтэйчүүд хэрэгэлдэг тэр нийт одоо дэлхийн судалгаагаар 8% гээд маш бага хэрэгэлдэг юм байна л да. Жишээ нь Америкт бол нэг 23% та хэрэгэлдэг гэж хахад одоо солонгосчуудын хувьд бол бас ийм бага хувьтай хэрэгэлдэг. Эргээд ямар асуудал үүсдэг вэ? Эмэгтэйчүүд дандаа өөрсдөө хамгаалах хэрэгтэй болдог. Тэрнээс болол бас бус гэх тийм асуудал үүсдэг гээд. Тэгэд ер нь бол өмнө тэгж төсөөлж бичиж ярилцдаг байсан сэдв нь одоо цэц булаалцдаг байсан сэдв нь одоо энэ им жихнээсээ гарч ирж байгаа гэсэн юм бас мэдээлэл байхаар нь оруулаа. Би сая тэгээд яг холбогдлолтой мэдээлэл хайж үзсэн чинь бүр 2019 онд BBC News дээр гарч ирсэн байна л да. Эрэгтэй хүн зориулсан яг ийм гарч эхэлэх гэж байна. Одоо судалгааны шатандаа явж байгаа гэсэн байна. Тэн дээр доотлол дээр нь болохоор эрэгтэй хүн зориулсан ягаад ийм байдгүй болоо гэдэг бас нэг мэтгэлцсэн гэх юм уу. Тэгээд солонгосдоор нэг солонгосоор сэтгэлжүүлсэн мэдээлэл харлаа л та. Тэгэхээр одоо бол бүр гараад ирсэн юм шүү дээ. Тий одоо энэ YTN дээр гарсан югаар бол одоо иймэрхүү юм ер нь нэлээд өндөр хувьтай хамгаалдаг гэд яг миний өмнө үзсэн видеон дээр болохоор бас Америкийг ирээгүй зөв ийм гарах гэж байгаа Индонез гэж бол авч ирсэн. Тэгэхээр ер нь зөв дэлхийн янз бүрийн өнцөг булан бүртэл тийм хөгжүүлэлт хийгээд байдаг. Тэгээ хөгжүүлэлт нь яг
төрүүлээд амжилттай болж байгаа бараг Солонгос юм болов уу гэж одоо харж байна л да. Ягаад гэвэл өмнө туршилтуудыг бол энэнд хийж яадаг. Тэгээ тэрнээс биш гэх юм бол эрэгтэй хүмүүстэй үүрэг хариуцлага өгөх гэхээр эрэгтэйчүүдэд зориулж байгаа зүйл нь яг тэр тариа за тэр бус цуг боохч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд нь бас нэлээд олон жилээр эсвэл дахиж сэрэх боломжгүйгээр ч юм уу иймэрхүү нэлээд хүнд байдлаар хамгаалах гэдэг. Одоо эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор яг имээ ингэж уух хэрэгтэй гэдэг нэг өөртөө тэгээ дээр нь болохоор бас ингэсэн байгаа. Реклам ягаад энэ чиглэлийн реклам ер нь ягаад манайх ч дөнгөж 8% ингэж хэрэгэлдэг юм байна хамгаалтын хэрэгслийг ягаад телевизээр бас тийм их явуулдгүй болоо гэсэн ийм бас хилцүүлэг байлаа л дээ. Тэгээд хүмүүс ёс зүй санаа зовох ч гэдэг юм уу иймэрхүү зүйлээс болоод бага хэрэглээд бага сурталчилаад дэлхийн бус орнд бол жишээ нь тиймэрхүү сурталчилгаа их байдаг гэдэг. Тэгээ нэг гарсан юм нь болохоор яг тийм эрэгтэй эмэгтэй хоёрыг харьцуулсан нэлээд сайн хүрсэн реклам болохоор тийм реклам байлаа. Хоёулаа ингээл нэг нь лимонтой цай ууж байгаа, нэг нь бас биеийн цай, нэг нь бор бас нэг цай уугаал. Тэгээ өглөө ажилласаа гараад адилхан ажил хийж байгаа бүх тэр юунуудыг процессыг ингэж харуулаад тэгээ орой унтах болонгууд яг тэр одоо хамгаалах хэрэгсэл байх нь хоёуланд нь ижилхэн үүрэг гэдэг нэг тиймэрхүү байдлаар зэрэгцүүлж харьцуулж тэгж гаргасан реклам бол нэлээд амжилттай болсон. Тэрнээс бусад яг тийм реклам бол гадны орных бол нэлээд их байгаад байдаг. Солонгосынх бол нэлээд тэр тал дээр муу сул байдаг юм байлаа. Би тэгээ сая мэдээлэл уншсан чинь Англи улсын за нэг 40 гаруй иргэнээс судалгаа авсан гинэ. Энэ жирэмсээс хамгаалах юм ер нь эрэгтэй хүмүүс уувал те яах вэ гэдэг. Тэгсэн чинь 3-1 санал нэг болсон гэж байгаа. Тэгээд яагаад санал нэгдсэн бэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээ болохгүй бол яг ээлжлээд уучж болно. Тэгээд нэг сар ч гэдэг нөгөөд нэг сар. Тэгээ энэ ч бас яг адилхан өдөрт нэг ширхгийг заавал тогтмол уух хэрэгтэй. Тэгээд яг зарим нь болохоор тогтмол цагтай, зарим нь яг цаггүй тэр тухайн өдрөө уучдаг юм байна л та. Тэгээ сэтгэлийг харсан чинь одоо тэгээ эдгээр ингээ мартаад тэнэгтэй байгаа юм ингээд доор нас тийм сэтгэл өвчсөн байна. Тэгээ өмнө хилцүүлгэн дээр бол яалтчгүй юм гарч ирээгүйсэн болохоор ер нь юм жоохон осолтой байна. Бидний хамгаалах хэрэгсэл тэр чинь л юм гэсэн үг шүү дээ гэсэн нэг тиймэрхүү л байр суурь илүү төлхөө гаргаж ирсэн байлээ. Яг одоо гараад ирэхээр бас нэг тэр мэтгэлцээ нь бол арай өөр болох болов гэж бодож байна. Чимбаа уух уу? Одоо уух хэвээр бол ууш дээ. Уухал айлгүй. Гэтэ яг тэр түрүүний хэлдэг шиг үр дүн нь эвгүй байх юм бол тэгээд дээр нь ч дэггүй шинээр гарч байгаа юм чи бас яах юм блэ. Жоо хүлээж байгаа л болох байх гэж бодсон. Бусдаа гарч байна. За тэгэхээр мэдээгээ танилцууллаа, постоо танилцууллаа. Үргэлжлүүл өнөөдрийнхөө шинэ үгийг таах хэсэг рүү орцгоё. За манайхан тэгээ шинэ үгийг хэрэг сурж ин битүүрийн заасан хүмүүстийг санаж гэнэ санахгүй байна. Өнөөдөр Чимбаах шинэ үг бэлдсэн байгаа. За тэгээ би ч бас цанцаадаа нэг хэцүү үг бэлддэг юм дөө тэгээд. Би тэр хадам аав ээж гэдэг үг толгоос гарахаа болцсон байл. За тэгэхээр өнөөдрийн таалах үг маань хүн биш амтан байгаа. Тэгэхээр нэг амтны хэлэхэд болно. Гахаа нохоо муур. За загас. Баавга муур нохоо гахаа. Та гэхдээ ямар ч тийм төрөл мөрлийг хэлэхгүй юм дээ. Зөвөр би бүгд зарим газар бас энэ амтныг одоо гэрээ нөхцөлд тэгжээж амьдралдаг. Зарим газар бол зэрлэг байгальд байдаг. Тийм. Гэрээ нөхцөлд тэгжээдэг зарим газар зэрлэг бар. Бар юм болоо. Гэрээ нөхцөлд тэгжээдэг. Гэхдээ зарим газар тэгэхээр ч юу вэ? За муур гэж бас хариултуудыг бичсэн байна. Арслан гэж бичсэн байна. Тий, арслан юм шүү дээ. Яст мэлхийн юм болов? Биш байна. Хулгана. MJL радио сонсогч та бүхэндээ орой мэндэ сонсогч сайхан мэдээ байна. Сонсоход сайхан мэдээ байна. Би саяхан маш их мөнгө өв залгамжилж авсан юм а. Ганцаараа өрж барахгүй болохоор та бүхэнтэйгээ хуваалцсан. Ямар худ. За суяа маань Солонгос эмэгтэйчүүд хөрөгч угаалгын машин өөрсдөө бэлдэж эрэгтэйчүүд нь бусдыг нь хариуцдаг гэж сонссон. Гэр бүл болох тоо гэсэн байна. Гэтэ янз байдаг юм шиг үлээ. Яг харилцан тохиролцдог юм шиг үлээ. За суян туулах санам жом гэж хэлсэн байна. Харин тийм ээ зэрлэг тэгсэн мөртлөө заримдаа хичээдэг гэсэн шүү дээ. Цөөвөр чон. Чон юм болоо. Нохоо зэрлэг нохоо. Зэрлэг үү. Нохооч бас дотор яасан. Шувуу туулаа арслан бар гэсэн. Тулааны нохоо гэдэг. Матар гэсэн. Юу юм шүү. Бүргэд тэжээдсэн дээ гэртээ. Гэхдээ манайхан ч тэжээдэг үстэй. Бүргэдийн охин гэдэг кино уршил гараадсан биз дээ. Болжмор тэгвэл. За биш байна. Загас юм болов матар. Гэртээ матар тэжээд. Могоо. За зөв хариулт бол ороод ирсэн байна. Могоо юм шүү. Биш ээ. Сараа манчинд орж битсэн байна. Могоо. Би чамд төхүүлж хөө. Би.
За би чаднаа. Та надад яга итгэхгүй байгаа. Би чадна. Тод гэсэн байна. За. Зэрлэгдүү. Тэгээд гэртээ тийжээд. Муур загас. Загас арай биш хаа гэж бодоод. Зэрлэг гэдэг чинь бол зэрлэг байгаль гэсэн үг шүү. Хаанда. Сармагчийн энтрийн болов. Сармагчны төрөл. Сармагчийн гэдэг бид нар тийж сармагч юм. За энтэг Индонез гэдээ бас зарим улсуудад тийчээдэг юм байлаа. Би тэгээ та чадна гэж хэлээ. За өнөөдрийн шинэ үг маань сармагч юм уу? Мансууны гэдэг одоо солонгосоор бол эн чинь бас жилд ордог болохоор нэлээд хэрэглэгддэг байхаа тий. 12 жилд орж ийн. За өөр ер нь бас зарим юм дээр ялч явж яадаг юм аа нэр нь. За өнөөдрийн шинэ үгний хувьд сармагч юм уу? Мансууны гэсэн энэ амтан байла. Гэрийн тижээмлэхээс илүүгээр зэрлэг байгалд илүү баха л да. За. Гэтэ манайд бол нэг тижээдгүй бах тий. За, үргэлжлүүлэн өнөөдрийнхөө бичлэгийг танилцуулъя. Өнөөдрийн бичлэг маань солонгосчуудын настай холбоотой юм бичлэг байсан. За, юм Европ бүсгүй 5 солонгос хүн урд нь суугаад тэр хүмүүсийн насыг тааж байгаа юм л та. За, энэ хүн ерөөсө 20 эдтэй юм шиг харагдаж байна. Эсвэл 30 эдтэй харагдаж байгаа юм шиг байна. Тэгээд би болохоор 3 жүжигчнийг зургийг биелдсэн. Хамтдаа насын таа гэж удсан байгаа. За, тэгээд эхлээд хоёлаа энэ 3 жүжигчний насыг таачаад бичлэг рүү орчих. За, тэгээ. За, эхний зураг бол айлтын гараад ирсэн байна. За, дэлгэцэнд гарч байгаа жүжигчин одоо хэдэн настай вэ? Чимаа хэдэн настай гэж бодож байна? За, эн чинь бас нэлээд экранд тоглоод 40 бол нэлээд гарцсан баха. 47 та. Та. Биш үү? Тэднийг би өндөр хэлэх байхаа. Ягаад гэвэл бид нар чи харагдаж байгаагаасаа илүү залуу байгаад учраас нас нь нэлээд өндөр гарч иж магадгүй гэж асуу. Тийм би бас яг харагдаж байгаасаа илүү ер нь бол маш залуу харагдаг. Тэгэхээр насны хувьд бол бас аюу сонирхолтой настай 3 жүжигчний зургийг сонгосон байгаа. Тэгэхээр маань сонсчод бас зургийг хараад хэдэн настай жүжигчин шиг харагдаж байна хамт тай. За наран цэцэг шагдар маань 40 гэсэн байна. За 40 бол зөв. Гэхдээ 40-оос дээш насны хүн шүү. Нэр энэ чи боловсон ирчүүд гэнээр тоглодог тийм. Тийм үү шүү дээ. Тэгэхэд яг тэн дээр 40-оос дээш насны ирчүүд гэдэг тэгснэ энэ чинь 40-оос доош байгаа гэсэн санагдаад. Тэр 39 мөс байж магадгүй. Тэр киноч одоо хэд оны юм. Тэгтээ энэ жүжигч намайг бага багт л кино тоглодог байсан. Төгөлдөр хуур кино тоглодог санагдаад байна. Чи эмэгтэй харахаар л төгөлдөр хуур дээр тоглодог үлээгээд. Би амтгал төгөлдөр хуурыг ярьж шүү. Төгөлдөр хуур дээр өөр эмэгтэй тоглолт шүү. Тийм үү? Энэ өөр дүрдэн юм болоо. Гэхдээ байсан санагдаад байгаа юм да. За яг би дараа нь харж байгаа хоёлоо тусдаа ярилцъя. За наран цэцэг шагдар 40, пүрэв цэцэг зөрөгт 45, Мина Мики 55 гэсэн байна. Тулгас ханым 49 гэсэн байна. За 50 боллаараа гараагүй байгаа шүү. Ер нь бол 40-оос дээш насны хүн байгаа. Гэхдээ яг зөв хариулт бол одоо орж ирээгүй байна. Яг зөв хариулт нь орж ирэхээр 3 жүжигчнийхэд насыг таачаад тэгээ үндсэн бичлэг рүү орё гэж бодож байна. За пүрэв цэцэг зөрөгт 45 гэсэн байна. 45 бол арай ихтчлээ. Наадгаа даш 44 гэсэн байна. Ган бол Бямбаж 48 гэсэн байна. Сарангэрл чулуун байт 52 гэсэн байна. За наадгаа даш зөв хариултыг болсон байна шүү. За энэ Ким Ханэ гэдэг жүжигчин байгаа. 44 настай жүжигчин байна. 1978 оных. За тэгээд үнэхээр одоо наснаасаа залуу харагддаг. Наснаасаа ч байх. Тэгээ угаасаа залуу харагддаг юм жүжигчин дээр алдартай юм жүжигчин байна л да. За наадгаа даштай баяр үрье. Баяр үрье. За тэгэхээр дараагийн жүжигчнийг дахиад манай Оби ах маань удахгүй камерт гарах бах. Дараагийн жүжигчин Ким Йоммин гэдэг жүжигчин байгаа. За нөгөө Бүбүэ саягийн гээд хосуудын ертөнцийн кинон дээр тоглож исэн. Тэгээ бас нэлээд сонирхолтой. Насны хувьд бол би бол бүр гайхсан. Эрэхтэй юу юм бэ шүү дээ. Тэр хосуудын ертөнц дээр нэг гол дүрийн гэр бүл биш. Нөгөө нэг найзынхын гэр бүлийн эрэхтэй юм байна шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ жүжигчин хэдэн настай гэж бодож байна? Солонгосчууд бол гэхдээ яалтчгүй наснаасаа нэлээд юм залуу харагддаг. За би дахиад 47 гэж хэрэг авчихсан. 47 бол биш байгаа. За мэмэрсэг пүүжээ 43, сүхчимэг 41 гэсэн байна. Мөнх баяр 5 48 гинэ. Гэхдээ баг хамгийн одоо залуу харагдаг гэвэл Жаннараа Сэргэлөөхөн Янсунаар тоглодог Жаннараа бол бүр үнэхээр одоо төрөлхийн гэх юм уу одоо ч гэсэндээ маш залуу харагддаг штеп. За пүрэв цэцэг зөрөгт 55 гэсэн бол ийм мянган баяр 60, юуна 38, наран цэцэг шагдар 46 хүмүүс ямар 38 60 гэж зэрэгцээд харсан нас нь хаашаач явал явчихгүй. Гэхдээ би энэ жүжигчнийг анх харчаад би 30 эдтэй. За тий ихтэй л 40 мөчтэй гэж бодчихсон. Тэгсэн чи тийм байгаагүй. Тэгвэл энэ КЖ хөрөлцөн бичсэн 52 төгч гинөө. Ааха. 52 харин төгч шүү. За пүрэв цэцэг зөрөгт 55 гэсэн байгаа. Нэгийн юм би 40 гэж бас бичсэн байна. За тэгээ ер нь бол зөв хариулт ороод ирсэн байна дөө. Их жаргалтай өгч маань 50 гарсан баха гэж явуулсан байна. За мөн өөр сонсогч мараас 50 гарсан гэсэн. За сэтгэл нь алга болчлоо. За энэ жүжигчин болохоор Ким Йоммин гэдэг жүжигчин байгаа. За 1971 оных 50 настай жүжигчин юм биш үү?
За тэгэхээр оюунаач 50 гэж бичсэн байна. За 51 гэж бас их бичсэн байна. Мөн хоёр. За болий 53 гинэ. Насны үед бол 50 настай жүжигч юм байна. За одоо сүүлийн 3 дахь хүн. За баяр хүрч нэгийн юм би сая 50 гэж бичсэн хүмүүс. Баяр хүргэе. 50 гэж бичсэн хүмүүстээ баяр хүргэе. За дараагийн жүжигч нь болохоор Ким Саран гэдэг жүжигч юм байгаа. За энэ жүжигч бас л насны үед бол их адраматай настай. Энэ тэр сүүл хамгийн сүүл гарсан зургийг үзсэн ч юм уу юу тэгж. Энд гэдэг сая хоёрыг удах залуу ухаа яалтчгүй тэгж харагдаж байна. За хэдтэй гэж бодож юм байна. 33. За үгүй байна. 47. Шууд 33-аас. Миний тэгтээ харсан жүжигчдээс бол энэ жүжигч баг хамгийн одоо саяны хоёртой харьцуулахад баг үнэхээр залуу харагдсан. Тэгээд энэ харвас. Тэгтээ энэ арайч 40 гарчаагүй л үү. Энэ гайг бах гэж бодож штэ. За энэ шаардлагаа сонсогч маань 42 гэсэн хариултыг илгээсэн байна. За мөнх баяр 46 гэсэн байна. Нэг чаргалтайгаа 42 гэсэн байна. Нараа 53 гэсэн байна. Кансужон 51 гэсэн байна шүү. Кижи хөрөлсөх 34, И мянган баяр 47, Суён 42, Наран цэцэг шагдар 43, Пүрэв цэцэг зориг 43, Юна 39 гэсэн байна. Нараа 53 гинэ. 53 настай ингэж харагдвал үнэхээр гоо сайхны нууц нь юу вэ гэж асуухаар ш очоо шүү. Нараа наран гэрэл 49 гэсэн байна. За ганаа төмөр гана уучлаар гана ган төмөр 40 гэсэн байна шүү. Юна 44, Нараа наран гэрэл 51 гэж утсан байна. Нэгийн юм би бас 44 гэж утсан юм байна. За 48, 40 гэсэн байна. Гэтэ нэр насны хувьд бол айгу залуу харагдаж байгаа. За энэ жүжигчдийн нэрийн хувьд бол Ким Саран гэдэг жүжигчин байгаа. За тэгэхээр хэдэн настай болоо? 40-оос дээш шүү. За би төхөөлөе 40-оос дээш насны хаа шүү. Чимээ 30-д гэсэн 40-оос бол. Тулгах санам 32, Соёлоо соогийн 47, Нэгийн юм би 78 оны 1 сарын 12 гэж бичсэн байна. Gold top 44, аз жаргал 32 гэсэн байна. За сая гэхдээ 44 бараг сонсогдчихлоо да. За энэ жүжигчин 1978 оных 44 настай байна шүү. Оо тийм үү? Тий 44-тэй. За тэгэхээр Нэгийн юм би хамгийн түрүү 44 гэж утсан байна. За баяр хүргье. Би нөгөө MJL радио Дэлхийн монголчуудын радио гэсэн хараагүй шүү. 44 байсан уу? Байсан баха. За тэгэхээр өнөөдрийн таасан жүжигчд маань бүгдээрээ дандаа 40-оос дээш. За нэг эрэгтэй жүжигчин Ким Ёмин гэдэг жүжигчин 50 настай байгаа. За тэгэхээр өнөөдөр үндсэн танилцуулж байгаа бичлэг дээр болохоор Европ бүсгүй солонгосчуудын насыг тааж байгаа. За тэгээ одоо дэлгэцэн дээр бичлэг гарч байгаа. Энэ 5 хүнийг суулгаад насыг нь таасан байна. За Чимбагийн хувьд ер нь харахад хэдэн настай юм шиг байна. Хэдүүлээ бас эхнээс нэглээ таагаад үзүүлтэй. Энэ 5 хүнийг үү? Тий. Го бас за одоо нэгтгэс нэглээ таах уу тэгээд. Хамгийн ихний нэг юм тайрмал дуу үстэй охин байсан шүү дээ. За энэ бол нэг ишиптэй 20-од насны юм болов. Тийм нэг 25 ч юм уу. За хоёр дахь бүсгүй. Шууд хоёр дахь гэж голын эмэгтэй юу? Тий. Эрэгтэйг нэг таахгүй. Тий эрэгтэйг нь та эрэгтэйг. Дестралаар. За эрэгтэйг хувьд тэгээд царайн жоохон холоос харагдаад байна. За энэ эрэгтэй нь за бас нэг 20-д 30 за өсрөөл 30. За манай энэ яг тааж байгаа Европ бүсгүй болохоор 29 настай байлээ өөрөө. За. Гэтэ надад бол би өөрөө харахад энэ бүсгүй бас 29 настай санагдаг. Надад 30 гарсан санагдаад. Ер нь жоохон оврдон санагдсан. Харин тэр нөгөө сууж байгаа хүмүүсийн хувьд бол насыг нь хамгийн хэлэхэд хэцүү байсан. Тэр яг голын бүсгүй байсан. Голын эмэгтэй. Тэр бүсгүй насыг бол үнэхээр аягүй хэцүү. Нэг Япон юм шиг эмэгтэй. Тийм. Энэ гэхдээ бас арай настай байж магадгүй нөгөөдөө бодоход. Мөн хоёрыг нэ битгий инээгээд байл да та хоёрыг нэ. Толгойг нэргүүлсэн юм шиг инээж агаад. Энэ за нэгээр нь шууд таагаал хариулах явах бол цаг баг байгаа юм байна. Тийм байна тий. За тэгэхээр энэ бичлэгээ бас манай найруулагч би жоохон гүйлгчээрээ эхний хэсэг нь нэлээ урт гараад ах шиг байна. За тэгэхээр яг тааж байгаа 5 хүний хувьд бол за эхнийхэн чинь баг 20 гаруй насны гэсэн тийм ер нь бол тайран төстэй бүсгүй болохоор 25 настай байна. Оо яг таацчих. За хоёр дахь залуу болохоор хэдэн настай гэсэн бэ та? 30 ахаа өсрөөл 30 гэж. За 29 настай гэсэн байсан. За тэгээ 3 дахь бүсгүйг нь хэдэн настай гэж бодож байна? 3 дахь жоохон юу хаа энэ Японд царайтай юм байна. Энэ нэлээд явцсан байж байгаа. Японд ч бас залуу харагдаад байдаг шүү дээ. Би бас яг энэ 3 дахь эмэгтэй насыг таах гэсэн чинь ерөөс тааж чадахгүйсэн. Гэтэ би нэг 40 нэмэх юм болоо гэж бодож байна. 40 нэмэх. 40-оос бол дээш гэсэн үг шүү дээ, тийм. За 3 дахь нь болохоор 41 настай байна шүү. Тэгээ энэ Европ бүсгүй болохоор эхлээд за 30 хэдтэй л болов 36, 37 гэж явж исэн чинь нөгөөх нь биш дээшээ гэсэн сүултээ гахаад хүшөөдөө 40 гарцсан юм уу гэд нэлээд гайхаж илээ. Би бас гайхаар л харагдсан. За тэгээд дараачих нь хажуудлын 4-т байгаа эмэгтэй хэдэн настай юм шиг байна? 4-т нь арай дүү юм уу? Нөгөөдхийг бодоход нэг за 35 гэж хаач.
За дөрөв төгсгөө хувьд болохоор 29 настай мэл бас. Уучлаарай. Тэнийг бас тийм гомбох надад тааш намайг сонсохгүй байна. Жигнэс ингэж хэлсэн бол бөө юм болж бөө ирүүл орол. Тийм ээ. За тэгээд хамгийн сүүлийнх нь өнцөгт сууж байгаа эрэгтэй хүн хэдэн настай юм шиг харагдаж 50-аад насных л байх. Буур өсмөс нь бүр буурлагдсан юм шүү дээ. 50 эдтэй гэж бодож байна. 50. 50 биш 50-аас дээш байна. 55. Ямар нэмэхгүй. За архид чигжээд 65 гэсэн байна. 65 бол төгч шүү хараа. Оо тийм үү? Тий 65 төгч байна. Оо за тэгвэл нэлээ 66 юм байна л та. За жаннараг бас 42 тоо гэж наран цэцэг шагдар маань явуулсан байна. Тий харин 40 гарц зэрэс хөгшөхгүй байгаа даа ш цаадах чаа. За хиттэй гэж бодож байна. 75 гэж манай найруулагч. 75 биш байгаа би яах. За дуусгая гинэ. Тийм байна. За тэгээ цаг болсон болохоор хариултаа хэлье. 68 настай байна шүү. Хамгийн булан сууж байгаа эрэгтэй хүний хувьд бол 68 настай. Тэгэхээр эхнээс эхлээ 25, 29, 41, 29, 68 гэсэн настай. Тэгэхээр яг нөгөө солонгос хүмүүсийн насыг тэгээ энэ бичлэг дээр ч гэсэн хэдүүлээж гэсэн таахад бол айгүй хүндрэлтэй байгаад байгаас. Тэгэхээр ялцчгүй насны хувьд бол харьцангуй одоо наснасаа залуу харагддаг гэсэн. Ийм байна. Тэгтээ яг Аз гэдэг утгаараа бас энэ Европ хүмүүсийг бодоход арай таахтай бол бас төхөө тааж магадгүй. Азууд ч юм бол залуу харагдаад Европч нэг настай авууртай харагддаг шүү дээ. Тийм шүү дээ. За тэгэхээр нэвтрүүлэг мантрууд өндөрлж байна. Би дуртай хамтайсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай. Тэгээд саний бичлэгийг бас хамт сууж байгаа найзуудтайгаа ч юм уу бас таагаад үзээрэй те жүжигтэйгээр зургийг харуулж агаад. За ингээ маргааш өдрийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна.